үр дүн харагдаж байна. Нэ амар өндөр win rate энэ төр бол байхгүй. Тэгээд win streak-ийн хувьд бол хамгийн урттай 4, losing streak нь 6. Тэгэхээр ер нь бол losing win streak-ийн хувьд бол нэлээд муу үр дүнтэй. Ийм байдал харагдаж байна. Графикийн хувьд бол графикийн хувьд ер нь нэг smooth-ны багаар дээшлээд энд нэг том дээшлснээ том унаад тэгээд тэрийг нөхсөн байдал харагдаж байна. За өнөөдөр юу болох нь вэ? Харъя. Тэгээд daily бол мэдээж daily-гийн after-end buying zone-д шилжчихсэн байгаа юм байна. Tourism төлөвлөгөө ирсэн юм байна. Impulse явах боломжтой юм байна гэдэг дээр тоглолт явуулж байгаа юм байна. Тэгээд daily-гийн бол үндсэн resist-тэй нэлээд төхөж ирж байгаа. За энэ бол хэрэггүй болцсон харагдаж байна daily-гийн хувьд. Энэ хэрэгтэй. Энэ бол яагаад гэвэл энэ орой, энэ ёроол, энэ орой гэсэн байдалтай resist байгаа. Энэ л нэлээд төгсөж байгаа. 4 цагийн хувьд бол 4 цагийн хөдөлгөөн 4 цагийн uptrend buying zone tourism төлөвлөгөө Fibonacci 23 levelтэй NH bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой хөдөлгөөн. Тийм тэгээд дэшээ бол чиглэлтэй. Daily 4 цаг 2-ын resist бол давхцсан байгаа. Тэр хүртэл бол 30 минут бол аюулгүй өсчих боломжтой 30 минутын uptrend buying zone-тай. За яг одоо энэ дээр харагдаж байгаа энэ 4 цагийн resistance болоод тэнд бол ямар нэгэн buy бол хийгээгүй маань. Энд ууг нь бол buy боломжтой гэхдээ энд угаасаа 30 минутын tourism төлөвлөгөө хэд удаа ирсэн 30 минут бол өөрөө ёроол үсгээд орой үсгээд тэгэхээр энэ down trend руу шилжсэн буцаад up trend руу энэ оройг шилжсэн одоо tourism төлөвлөгөөгүүд impulse явах боломжтой хөдөлгөөн болцсон байгаа юм байна. Тэгээд энийг одоо ёроол гэж үзэх юм бол үнцэн хөдөлгөөн бол дэшээ явчих боломжтой. Тэгээд артлын candle нь амжилтгүй гарч магадгүй 207. Тэгснээ 207 та байснаа дэшээ бүр 198 гэж зааж байна. Гэхдээ яг эндээс бол daily-гийн resist-ийг эвдэх нь бол ойлгомжтой л доо. Daily-гийн resist-ийг эвдэн дэшээ бол daily-гийн impulse явах хэвээр 4 цагийн impulse явах хэвээр 30 минутын after-end-ийн impulse явах хэвээр гэдэг байдлаар энэ бол эвдэрх нь бол ойлгомжтой. Тийм учраас хэдүүлээ зүгээр gamble-т чи. Тэгээд эдрийг арилгаад энэ дээр tourism төлөвлөгөөрсөн impulse явна гэдэг 200 хэд гэсэн дүн гаргаж ирсэн бэ? За нэг 285 195 гээд тэгээд дээшээ 23.6 тэнийш bounce-тай impulse хөдөлгөөн явна гэдэг байдлаар нь daily-гийн дараагийн resist руу чиглэлтэй. За энэ юу яаж байгаа юм бэ? Цэнийг дуусаад ирж байгаа юм. Цэнийг дуусаад ирэхлээр Streamlabs энтрийн бичсэн юм бүр нэг аимшигтай гаццсан байдаг. Тийм учраас цэниглэгчээ олбчи. Окей, одоо зүгээр Streamlabs-ийн зүгээр ажиллаж гэнэ үү? Зүгээр байна. За, окей. За тэгээ энэ дээр gamble-дах уу? Gamble дий. За тэгээ энэ дээр бол бид нэр 520-той дээшээ бол байдж болно. За тэгээ энэ дээрээс ингээ харах юм бол энэ хитрхи нөгөө хуучин цагийн одоо юу гэх юм түүх учраас миний entry шал өөр газар нэгдээд миний sell шал өөр газар тавигдаад байгаа. Харагдаж байгаа. Ийм байнгын ингэж одоо price slippage гэж ярьдаг нөгөө нэг юуны ханшийн гуулгалт бол явна гэж байхгүй. За энэ дээр алдчихж байгаа юм. Тэгэхээр санаа зовлтгүй зүгээр энэ бол зүгээр л back test-ийн өөрийнх нь алдаа гэсэн үг шүү. За ингээд за энэчтэй тэг одоо ямар хайшаач хөдөлгөөн болоо явчих. Би ер нь сая ямар session дээр арилжчих уу гэдгээ бас нэг дүүгнэж харъя. За хэрвээ би арилжааны session биш байсан бол энэ арилжааг бол тооцохгүйсэн дээр байх. Арилжааны session мөн байсан бол тооцсон зүйтэй байх. За энэ бол мөн байсан байгаа юм. Тэгэхээр энийг тооцлоо. За эндээс тэгээд дараа өдрөлгөө шилжиж орж ирээд нэг өөрчлөлт оруулаагүй. Ер нь бол хөдөлгөөн бол нэг өөрчлөгдөх сонирхол байхгүй. Тэрний дараа өдрөлгөө шилжинэ. За тэрний дараа өдрийн pre-lond дээр ирэхэд бас өөрчлөхгүй. Ер нь хажууд жишээ нэлээд ингэж ирсэн байдалтай хөдөлж байгаа. Daily бол аптай 4 бол аптай. Impulse явах боломжтой. За 4 дээр нэг асуудал гарсан. 4 шинэ tourism төлөвлөгөө авчирсан. Шинэ tourism төлөвлөгөө нь бүр хитрхи ойрхон байгаад байгаа. Fibonacci-гийн 76 дээр тэгээд impulse явуулаа гэхэд орой хүрнэ. Тэгээд daily-ийн resist-тэй уулзах хүртэл ер нь бол 30 минутын дээр арилжих бол аюултай болчихж байгаа маа. За тэгээд tourism төлөвлөгөө ирсэн, ёроол үүссэн, амжилтгүй болсон. Буцаад дахиад 30 минут down trend selling zone юу болоод байгааг нь мэддэхгүй нэг заваарсан юм хийж байна. За тэгээд ер нь бол энэ 4 цагийн resist дээр бүр бохор юм болж байна. Ер нь бол 4 цагийн тухайн resist-ийг давж чадахгүй байна. Daily-ийн impulse явах нь эргэлзээтэй байна гэдэг нь бол харагдаж байна те. За тэгээд daily-ийн impulse энэ хүртэл явцсан мөртлөө яагаад явахгүй байна? Ер нь бол sell-х боломж бол биднэрт байхгүй 4 цаг reverse ихтэл тийм учраас зүгээр л хараал байжээ. За тэгээд tourism төлөвлөгөө авчирсан ёроол үүсэх гэж чадаагүй. Ёроол одоо үүсч гарч ирж байгаа. Энэ дээр хэдүүлээ дахиад gamble гэж үзэх үү гэдэг асуудал үүснэ. Тэгээд нэ амар сүртэй том биш бол gamble-дах шаардлага байхгүй тий. 140 320 та gamble даад. Gamble даад
За гамблдад үзье гэсэн шийдвэр төрөй та. За эндээс гэтээ 140 мөн үү 140 за 140 145 320 320 заавал тийм байх албагүй. Daily-ийн resist-ийг даваа дараагийн daily-ийн resist-тэй 500 145 500. За очих. Дээр зя. За тэгэнгүүт миний Streamlabs зүгээр ажиллаж байгаа сте. Окей. За тэгэнгүүт бол ер нь бол 500-тай гайгүй үр дүн гарч ирэх хэвээр энэ одоо ямар амир сонирч байх вэ те. За тэг ингэж нэг жоохон засчихэд да одоо. Тэр дээдлийн TP-гээ бас жоохон нааш үгүй тэгэхэр чинь бас зөрчихгүй байна. Ашигын хувьд бас зөрчихгүй байна. За эсэл бол зөөгдчих болно. Ийшээ зөөгдчих болно. За энэ дээр бол эсэлийг баг зэрэг ойртуулаад тавьчих. Эрсдлээ багасгасан. За тэн дээр уг нь хүрчгшгэл болох юм да. За тэр болохгүй бол тэнд нь очихлоор за хаач ирсэн тэгээд Trace төлөвөөрөд impulse явчихж байгаа юм байна. За энэ дээрээс daily бол impulse хийнэ. Daily resist гэдэг юм байхгүйсэн юм шүү гоо. Байсан юм байна. Гэтэ энэ яагаад юун дээр харагдахгүй байгаа вэ? Daily дээр энэ resist байсан юм байна. Энэ оройн resist. Тэгээ одоо энэ оройн resist-ээс яг юу ихийг нь үлээх нь биш үү? Тэгээ энэ оройн resist-ээс буцаад цогцолдоод өмнө орлого break хийгээд доошоо чиглэлтэй байж болно. Эвдрээ дэше чиглэлтэй байж болно. Эвдрээ дэше чиглэлтэй явах юм бол ер нь volume нь хүрэлцэх юм уу гэд харахаар энд оройтой байгаад байгаа, тэнд ёроолтой байгаад байгаа хөдөлгөөнчтэй ууг нь бол volume нь хангалттай юм шиг харагдаад байна л та. Хангалттай volume орж ирэх шалтгаан байна л та. Trace төлөвлөгөө 60-тай impulse бол дэше явчих болно. 50-тай чагдаж иж магадгүй. 4 цаг бол апта байтай. 4 цагийн үед бол мэдээж альтын хийхсгүйсэн хэмжээний buying volume хийчихсэн Trace төлөвлөгөө авчирд impulse явахд бэлэн 30 минутын дээр бол uptrend buying zone-той Trace-тэй impulse явах боломжтой. Гэхдээ daily resistance дээр байгаа учраас buy дэж болохгүй байна. Тэгээ буцаад доош орж ирсэн. За эндээс яг ямар хөдөлгөөн үүсэх вэ гэд хараад байна л та. 30 минут бол юу вэ ч баг reverse хийчих байж. За энэ оройч доо стэрсэн гэж хэлэхдэггүй байна. Яг ижлэн candle гараад ирсэн байна. За тэгээд яваад л байгаа, урсаад л байгаа, дээшээ гарах замаа засчих шиг байна да. Ер нь бол за session-ийн хувьд бол боломж юм байна. 30 минут бол Trace тавьчраагүй 4 цагийн resist-тэй уулзсан. За буцаад орж ирж байна. Орой break-ин хийсэн, selling volume өндөрсөн. Trace хөдөлгөөн авчрах хэрэгтэй. Оройн candle үүсэх хэрэгтэй. Оройн candle одоо бол ер нь үүсэж байгаа. За энэ цагийн хувьд болохгүй байна. Дараа өдрөлөө нь pre-London руу шилжүүлсэн, ёроол ивдсэн. Энэ орой break-ин хийсэн. Энэ бол маш сайн дөхөө. За тэгээ бидэрт ерөөсөө яагаад арилж өгөхгүй байна гол нь. Гоё оройн candle. За энэ оройн candle ингэж гарсан л гэж тооцъё та одоо тэгээд daily руу бол break-ин хийсэн үзүүлэлгүүн бол Trace төлөвлөгөөн шинээр авчирхад бэлэн. За Trace төлөвлөгөөн авчирх гэж байгаа хөдөлгөөн дээрээс одоо хэдүүлээ сайхан 4 цаг дээр нь reverse хийсэн гэдэг утгаараа доош сэлдэж болно. Гэхдээ 4 цагийн Trace төлөвлөгөөн хизээ өрөд ирэхийг мэдэхгүй бас нэлээд эвгүй gamble sell болно. Ер нь 30 минутыг дагах нэг юм сул талтай байдаг. Жохон их хугацааны дараа Trace төгч мөгөд байдаг. Тэгээд энэний хувьд бол ингээд 180-тай доошоо impulse нь Fibonacci 38.2-тэй таарсан юм байна. За 180-тай доошоо 38.2-тай 180 480 гэдэг бол болж л байгаа тоолтоо. Ер нь бол RR-ийн хувьд том боломжийн 4 цагийн хувьд бол 4 цаг энд өмнө оройны даралт тулцсан байна. За энийг хэмжиж үзнэ. За энд ёроолын дэмжлэг байгаа. За бусдаар бол асуудал харагдахгүй байгаа гэсэн чи юу вэ? Энд бас нэг орой байна. Тэр доор байгаа ёроол бол энэ ёроолтойгоо хамт явчихыг. За тэгээ 30 минутыг харъя. 30 минут бол ер нь жоо эвгүй. Гэтэ гам биш штэ. Сэл. За тэгээд мэдээж SL-ийг бол зөөчж болохоор болчихлоо. За мэдээж тэгээд авчихлаа. За мэдээж доошоо бол маш хүчтэй selling volume орж ирээд impulse бол хийчихэж байгаа. Daily-гийн энэ бол break-интэй 4 цагийн downtrend selling zone-тай Trace төлөвлөгөө ирэх болоогүй гэсэн дүгнэлтэн дээрээс өмнө орилгоо break-ин хийж байгаа 30 минутын downtrend-ийн хөдөлгөөн өмнө өнөөдөр bounce хийгээд Trace төгж байгаа 30 минутын downtrend-ийн хөдөлгөөнөөр дагсан. Гэхдээ би энэ дэр ягаад энэ candle-ыг авч үзье даа гэж ярьсан гэхээр энэ candle бол ингэж авч гарахгүй бах. Энэ candle бол доошоо ингэж хаагдсан байх хэвээр. Тэгээд мэдгүй те ямар ч үсэн энэ candle бол тэгэл яг энэ өмнө байсан candle-тайгаа л candle дотор л ингэж би энэ хаагдах хэвээр байсан юм шиг харагдсан. Гэхдээ
Тэг байсан. Окей. Нэг тийм байсан. Цааш нь явуулъя. Тэгээд одоо бол 4 цагийн tourism ирэх гээд нэлээд явчих байлгүй дээ. Энэ ууг нь энэ дээр ерөөсөй баймааргүй байна. Day дээр баймааргүй. Day up and trend buy and zone tourism төлөвлөгөө өмнө өрөө break-in хийсэн нөхцөл байдал өмнө өрөө дээр зохигдсон break-in хийсэн хоёр давхцсан учраас selling volume өндөртэй байгаа. Интерналаараа даунтай 4 цаг даунтай байгаа нь бол selling volume-ыг нэлээд дэмжиж өгж байгаа. 30 минутын үед бол эндээс магадгүй цааш үргэлжлүүлээд унах магадлал бас байгаа. Тэгээ энэ унах магадлал бол мэдээж бас л жоохон гамбл штэ ер нь бол. За энэ дээр гэхдээ ер нь уньяал гэдэг. Уньяал гэдэг бол одоо тэгээд 4 цагийн tourism ирэх ёстой гэд бас уяад ээж болохгүй байгаа тань. Энэ дээр 209 210 марвтай. Гэхдээ эндээс энэ кандл дээр л орох юм байна л да. Оройн кандл нь бол энэ л юм байна. 155 за 155-аар чашийн 165-аар ороод доошоо гамблж байгаа дүн бол нэг 625 байж болно. Бүр доошоо байж болно. За эндээс бол би нэг мөсөн 1000 гэж орноо. 165 1000 сел. За дээлгийн break-inтэй интерналаараа даунтай 4 цагийн downtrend selling zone-тай tourism хөдөлгөөн 4 цаг 30 минуттай давхар хийчихэж байгаа tourism хөдөлгөөнөө ер нь бол орой үүссэн, ярал үүссэн. Маш гоё tourism хөдөлгөөн гэж тооцогдсон. 30 минут бол downtrend selling zone-тай. Яралаа юу гэж гарч ирлээ. Энд ирлээ tourism хөдөлгөөгөө дахиж sell-лээ гэдэг л хөдөлгөөн үүснэ эсвэл sell згүүлнэ. За гуйнигтай. За тэгээд tourism төрөдөрсөн. Тэгээ мэдээж ороод ивдэд одоо tourism тогтол дараа өдөр бол болчих واخ. Тэгээд тэгжээж л бид нэр sell-дэх боломжтой болно. Одоо бол ямар ч buy-дах сонирхол бол байхгүй шүү дээ. Daily-гийн эсрэг биш daily-гийн internal эсрэг swing-ийн дагуу 4 цагийн эсрэг гэдэг хөдөлгөөн бол одоо үүсэх боломж байхгүй учраас 30 минут дэс нэг buy-ийн volume өгөөтч бид нар ер нь buy-дах хэцүү. Яг daily-гийн internal нь үнэхээр аптай болчих юм бол бас арай өөр. За эндээс угаасаа энэ бүр заваарсан газар орсон юм шүү. Ерөөсөө. За daily-гийн impulsive гэсэн сонирхол бол маш өндөр болчихж байгаа. Энэ daily-гийн зам дээр байгаа энэ бол хэрэггүй болчихж байгаа. Энэ resist бол байж болно. 4 цагийн бол үнцэн хөлөнд 4 цагийн эсрэг явж байгаа байдалтай. Орой энд үүссэн, ярал энд үүссэн гэдэг утгаараа. За тэгээд энд орой гарч ирсэн. Үнцэн хөлөө ярал энд үүсгээд ийшээ гарсан гэж харуулж байгаа. Гэхдээ энэ орой бол за тэгээ байж болох юм байна л да. Daily ийм 4 цаг ийм даунтай sell-тэй, trace-тэй энэ бол байхгүй болчихж байгаа юм. За энэний хувьд бол ийшээ шилжээд орчиж байгаа юм. За ингээд daily дэшээ impulsive 4 цаг downtrend selling zone-той tourism төлөв авчирж байгаа. Гэхдээ daily-гийн хувьд бол internal бол still down-тай гэдгээрээ 4 цагийг бол эсрэг явах боломжгүй шүү гэдгийг ахин нэг удаа сануулж байгаа. Харагдаж байна. 30 минутын хувьд бол after and buy-in zone руу шилжснээр хөдөлгөөн бол tourism төлөв дэшээ явчих боломжтой. Гэхдээ 4 цагийн эсрэг бол явахад ах бид нарт ямар ч ашигтай хөдөлгөөн ерөөсөө биш ээ. За одоо тэр харагдаж байгаа 30 минутын оройгоо эвдчихэд доошоо reverse хийгээд tourism төлөв өгөөд ингээд үргэлжлүүлээд доошоо унах юм бол маш классик гоё уналт болох гээд байна. За оройгоо эвдээ. Дахиж жоо үсмөр байна. За бүр оройгоо эвдэхгүй байсаар байгаад унчиж байгаа юу? Тийм байна. Эвдэхгүй байсаар байгаад унчиж байгаа юм байна. Миний үссэн классик хөдөлгөөн бол үссэнгүү. За тэгэнгүүтээ эндээс бол daily дээр мэдээж daily эсрэг явъя. 4 цаг бол downtrend selling zone Fibonacci-гийн 61.8 дээр сохоо 50 дээр акцаа impulse явахад билээ. 30 минут эндээс гоё tourism төлөв өгөх юм бол унья гэдэг байр суурьтай байгаа. Тэгээд 4 цагийн үед бол 4 цагийн энэ яроолын дэмжлэг бол ямар ч хэрэггүй. Энэ яроол бол байж иж болно. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын tourism төлөв өгөх гээд байгаа. За тэгээд энэ дээр харамсалтай нь миний арилжааны цаг өнгөрчлөө дараа өдөр хүртэл барьж ивэл эндээс маш гоё оройн кандл өгөөд доош унчих боломж байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ. За 30 минутын дээр бол downtrend selling zone tourism 61.8-тай. Гэхдээ 4 цаг дээр бол tourism төлөвлөгөө давхар өрөөд ирж байгаа учраас эндээс sell гэж жоохон эвгүй болоо явчихж байгаа. Үгүй мэн давхар үрж ирээгүй шүү. Sorry би яг буруутгах гэж байна. За эндээс бол гамбл уус тэгэл 116 доошоо 1300. За 116 чааш 125. 1300. Гэхдээ энэ гамбл гэдэг байгаа энэ бол бод амьдрал дээр бол байхгүй шүү дээ. Зүгээр чинь нөгөө simulation учраас би backtest учраас би ингэж гамблаад байгаа болохоос биш. Бод амьдрал дээр ийм хамаа намаагүй арилжаа нээж мэж тэгж бол болохгүй. Бас буруугаар
хүлээж авах үе. За энэ 4 цаг бол реверс хийж байгаа юм байна. Daily бол дээшээ чиглэлийг заачиж байгаа юм байна. Үнцүүлгөө маань daily дээр дээшээ автаа баята Fibonacci-гийн 50-та импульс явууламжтай дараагийн resist рүү чиглэн 4 цаг бол үнцүүлгэн downtrend, uptrend trend, buying зол шилжчихсэн daily time frame-ийн үндсэн resist-тэй уулзаа ороод ирж байгаа. Үндсэн resist-ийг 30 минут эвдэд гарцсан Prism төлөвлөгөөнөөр цэвэрхүү өгчих юм бол үнцүүлгэн дээшээ чиглэлтэй явна. Тэгэхээр Prism төлөвлөгөө харамсалтай нэг цэвэрхэн бол байж чадсангүй. За 30 минут ч одоо 4 цагийн Prism төлөвлөгөөнийг өөртөө амт хийгээд ингээд гарч ирнэ гэхээр дээшээ. За гарч ирсэн Prism төлөвлөгөө өгмөр байна. Өгцөн дөө уг нь энэ дээр. За энэ ч одоо тэгээд түүхэн дээр жоохон алтаал гарчих шиг боллоо доо. Тэнд бол Prism өгчөж байгаа хаа. За энэ дээр 30 минут бол 4 цагийн Prism-ийг бас давхар аваад ирж байгаа. Асуудалтай. Daily бол импульс явнаа л гэсэн байр суурьтай. 4 цаг бол импульс явнаа л гэсэн байр суурьтай. 30 минут бол оройгоо эвдээ Prism төлөвлөгөө гүйхөх хэрэгтэй. Ийм үүрэгтэй боллоо. За оройг эвдэх хэрэгтэй. За нийлээ хэрж байгаад оройгоо эвдэх сонголт авах нь уу, брейкинг хийх нь үү? Аль нэг нь байх хэвээр. За брейкинг хийх талдаа ер нь илүү өндөр волюмтай байна да. 30 минут бол. За эндээс одоо ингэж жоохон сунгаад харах юм бол 30 минут бол өмнө өрөөлө брейкинг хийгээд 4 цагийн эсрэг яваад daily time frame-ийн эсрэг орж ирэх боломжтой болчихж байгаа шүү. Ер нь бол за 4 цагийн үнцэн хөдөлгөөн яг хизээ вэ гэдэг л хамгийн сонирн байна. Жишээ ингээд 4 цаг гэхдээ энд нэг жоохон өөрчлөлтүүд хиймээр байна. Энэ бол энд байршмаар байна. За 30 минутыг харъя. 30 минут бол энд яг нэг юм гэхдээ түүхий алдаа байгаа хаа. Trace TC юм шиг санагдаад байгаа надад бол. 30 минут бол даун эргээгүй байгаад байгаа. Брейкинг амжилтгүй болгочихж байгаа. За хэрвээ энэ миний бодож байгаа түүхий алдаа мөн болвол энд бол Euroll эвдрээ даунтай болоод энд буцаад орой эвдрээ давтай болж явах ёстой. Гэтэ одоо яг байгаа зураглал маань тэгж харагдахгүй байгаа учраас бас тийм эрсдэл бол гаргаж болохгүй. Юу за эндээс хөдөлтгүй. Daily бол ингээд брейкинг хийх гээд 4 цаг брейкинг хийх гээд ч байгаа юм шиг импульс явах гад ч байгаа юм шиг 30 минут бол мэдээж эндээс импульс явал бидэрт ямар ч ашиггүй л байх болно. Оройгоо эвдээд Trace төгтөл бол бидэрт ямар ч хэрэггүй. Тэгэхээр орой эвдэрх юм уу брейкинг хийх юм уу 4 цаг дээр шууд харчээ. За брейкинг хийж орж ирсэн. За мэдээж 30 минут бол Euroll эвдчихэж байгаа. Trace төлөвлөгөө өгчөж байгаа. За энэ дээр юу болоод байна. Энэ дээр арилжааны цаг таараагүй юм байна. Мэдээж арилжааны цаг таараагүй юм чи дараагийн өдөр л шилжсэн. Дараагийн өдөр бол 30 минут up reverse хийж байгаа худлаа байж болно, down reverse гээд гарч болно. За мэдээж down reverse хийсэн, Prism төлөвлөгөө авчирсан, орой үүсгэсэн 4 цаг бол үнцэн хөдөлгөөний 4 цагийн энэ оройны дэмжлэг дээр ойсон гэсэн байр суурьаар аваад 30 минут бол үнцэн хөдөлгөөн жоохоо эвгүй гараад ирж байгаа юм байна. Дараагийн 30 минутын Prism төлөвлөгөөн дээрээс орж болно гэдэг байр суурь автчих. За тэгж итл бас арилжааны цаг маань болохгүй байна. Нэг л волюмгүй цагууд дээр л яг л нэг хөдөлгөөнд хийгээд волюмтай цаг дээр огт хөдөлгөөн хийхгүй байгаа анзаарагдаад байна да. За 30 минут бол энд бол гоё ороод ирж байгаа. Prism төлөвлөгөө өгчөж байгаа. Daily time frame-ийн үндсэн брейкинг хийгдчихэж байгаа. Daily-г эсрэг угаламжтай 4 цагийн үндсэн брейкинг хийгдсэн, 4 цагийн реверс хийгдсэн, Prism төлөвлөгөө өгөгдсөн. 4 цагийн Prism төлөвлөгөө нэлээд нэлээд гүйхэн левел дээр өгөгдчихэж байгаа. 23-тай импульс бол доош нэлээд хүчтэй явчихна. Daily дээр хэрвээ асуудал байхгүй бол тэгэл ер нь доош бол доо daily дээр бага зэргийн асуудал байж магадгүй зүйл нь бол энд байгаа спорт байж болох юм. Тэгээд тэн дээр үрчих юм бол мэдээж реверс хийчих учраас 30 минут бол тэр хэмжээний бас ямиг зохицуулаад гарчиж чадах болов уу гэж бодоод байх. Энэ бол ер нь жоохон халтай хөдөлгөөн шүү. За яг хөө гэхдээ энэ дээрээс түл арга нь бол 165 гээд тэгэнгүүтлээ доошогийн хувьд бол 480 бол хангалттай гэхдээ 735 гэдэг рүү зүтгэнэ. За жоохон эсрэг чиглэлийн волюм харуулсан. За SL бол зөөгчж болно. За Prism төлөвлөгөө өдөрч. За энд бол SL зохино ялтчгүй. SL зохиод бид баг зэргийн ашиг аваа гарч байгаа. За энэ дээр бол шинэ Prism төлөвлөгөө авчирж байгаа. Шинэ Prism төлөвлөгөө маань өмнө байгаа импульс төлөвлөгөөний Fibonacci-гийн 61.8 гэдэг бол нэг тийм муу үнэлгээ бол биш байна. Гэтэ дээшээ дахиад нэг төрж болно 145 435. За ингээд заваарч байгаа юм байна л да. Ер нь бол нэлийн заваа хөдөлгөөн болсон.
Энэ бол ер нь хэцүү шүү. Ер нь энд бол нэлээд уяхаар хөдөлгөөн болоо явчлаа. Daily ерөөсө break нь хийцэн мөртлөө selling volume тэгж өсөхгүй байна гэдэг чинь тэгэл. За биднийг бол ер нь энд нэг жоохон уйнаа гэж байгаа. Хэрэг байна. Daily бол аптай байтай трейсинг төрөдөрсөн өмнө ёроол дээр ороод ирж байгаа. Эндээс ёроол руугаа breakout хийчих юм бол мэдээж доошоо бол daily-ийн дараагийн спорт руу чиглэсэн байдалтай унаад daily reverse хийж болно. Тэгж чадахгүй бол үнцэн хөлөг ойгоод дэше импульсив хөдөлгөөнийг хийж болно. Тэр импульсив хөдөлгөөнийг бол ихэнх хүмүүс хүлээгээгүй байх учраас нэлээд хүчтэй хамсаа хөдөлгөөн орж иж магадгүй. За тэрийг бол гэхдээ 4 цаг шийднэ. 4 цаг тэгээ энд айгүй заван юм хийж гин. Ер нь бол 4 цаг ямар ч шаардлагагүй трейсинг төлөвлөгөөнийг их авчирж байгаа. Энэ бол ямар ч шаардлагагүй трейсинг төлөвлөгөө байсан. За одоо тэгээд доошо шууд уныг гэх юм бол энд гарч ирж байгаа 30 минутын хөдөлгөөн трейсинг төлөвлөгөө өгж ижил доошо ер нь бол хүчтэй уналт хийж болно. Тэгэхээр одоо бол шийдэгдэх асуудал биш байна. За 30 минут төлөвлөгөө гарч ирсэн. Трейсинг төлөвлөгөө өгмөр өгсөн. Арилжааны цаг өмнө 23.6 левел дээр байж чадах бах бараг л. За энэ арилжаа гэж болий дөө. Өнөөдөр хангалттай тархи ажиллууллаа. 170 мал хавцаа байхаар эсэлтэй юм биш үү? Ер нь бол 170 гэдэг чинь доошоо нэлийн томыг нэхэндээ 700, 800. 170-тай 800-тай сэл орчиж байгаа. За эсэл бол зөөгдсөн гэдээ ойлгоч болно. За энэ бол ер нь жоохон эвгүй болцсон доо. За энэ дээр хэдүүлээ эсэлээ үйдсэн зөөгөө тавьчих. Үгүй энэ ч юу лээ гэсэн эсэл зөөгдөхгүй юм шүү, sorry. За энд ирж байгаа tracing дээр орохгүй. Энэ бол эндээ яг л нэг л юм болохгүй байгаад байна. Яг л buying volume өсөх гээд оролдоод байгаа. Buying volume өсгөж орж ирээд. За тэгээд daily break нэг эсвэл цаашаа яг эндээс уналтаа үргэлжлүүлэх гэсэн хоёр төрлийн сонголт байна. Алийг нь хийх нь харъя. За break-ийг хийх нь сонгож байгаа юм байна. Үгүй break-ийг хийж чадсангүй. Эндээс уналтаа үргэлжлүүлэх нэ. За эндээс тэгээд нэг юм sell mail орж ирээд. За эндээс бол down болчихж байгаа ингэж байгаа. Энд down болоод энд tracing төлөвлөгөө ихэд sell дэгдэж болно. Гэхдээ tracing төлөвлөгөө хангалттай байгаа учраас оройн candle хүлээх баах. За оргил энэ л оройн candle гэж таарах юм болов. Эндээс trace ирсэн Fibonacci-гийн 38.23.6-тай аль нь ч байсан хамаагүй дээ. Ер нь бол доош 140 500-тай л уналт болж шаардна. 145 500-тай уналт. What the fuck is going on? Арайч ингэж spread маань хүрмээргүй юм. За яг энийг ингэчээ. Spread дээр цогцоллаа гэж тоо. За энэ дээр бол ингэж SL зөөгдөд мэдээж бүр SL break-even хийлгэсэн ч болно. За дахиад баг зэрэг SL-ээ доошлуулсан ч болохоор харагдаж байна. Ер нь нэг энэ хавцаа ч юм уу. Жохоо ойртуулад. За тэгээ SL авчиж байгаа. За энд бол ер нь ашигтай авах, ер нь айгүй хэцүү нөхцөл байдал байна. Яг 30 минутын хувьд бол 5 минут бол хамаагүй ашигтай байхаар харагдлаа. Окей. Зөө нэг иймэрхүү байна да. Тэгээ энэ бол 14 дахь дугаар 134.73. Тэгээд яг сая бол үзүүлэлт нэг амар сайн гараагүй хаа. Би бол нэг 10 арилж ийсэн бол 2 3 4 5 6 7 8 9 10 гэж бодоод байна. 2 нь ашигтай, 1 алдагдaltaй, 2 ашигтай, 1 алдагдaltaй, 2 алдагдaltaй, 1 ашигтай, 1 алдагдал, 2 алдагдaltaй, 1 ашигтай. Тэгээ ингээ харах юм бол ашигнууд бол яах вэ? Ашигнууд харагдаж байна л да. Тэгэхээр нэг амар өндөр өсөлт үзүүлээгүй юм болов уу гэж бодож байна. 134 173. Окей. За энэ удаагийн симуляшны ингээ өндөрлөе. Тэгээд дараагийн симуляшнээр уулзлаа. Түр баяртай. LED-ийн 24 минут, 25 минут дараагийн ажиллуулсан байна. Тэгээд дараагийн симуляшн хүртэл түр баяртай. Back test хүртэл баяртай. Bye bye.